За ингээд 10 өдрийн залбирал маань өдөр болгон нэг одоо шин нэг сэдвийн дагуу энэ 10 өдрийн залбирал маань явагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол бид бүхэн эзэн Есүсийг амьд бурхан гэдгээр нь таньж мэдэх гэсэн ийм сэдвийн дор тусдаа бүгдээрээ өнөөдрийнхөө мөрөглийг хийх болно. Ингээд настаа хамтдаа та бүхэн залбирал хийхгүй гэж өөрч хамтдаа залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь энэ цаг мөчийг бидэнд зөвшөөрч төлөвлөж өгсөнд баярлалаа. Эзэн Есүс та бол сайн бурхан билээ. Таныг бидний төлөө бүхнээ зориулсан тэрхүү хувиршгүй хариу нэгтгэхгүй хайрын төлөө алдаршуулан магтъя. Халелуя. Есүс эзэн минь ээ. Өнөөдөр бидний шинэ амьдралыг өгсөнд баярлалаа. Шинэ өглөөг бидэнд өглөгч эзэн та бидэнд өрөөл болгон өгж байгаад баярлалаа. Энэ цаг мөчид бид бүхэн сэтгэл нэгдэн хамтдаа хэдийгээр биеэрээ хамтдаа бичсэн зүрх сэтгэлээрээ итгэлээрээ нэгдэн яг одоо таны нэрийг дуудан хамтдаа залбирч. Энэ залбирлын цуглааныг та өрөөж, ивэж бас та өөрийн оршуугаараа туслаж хамт байж өгөөч. Адгийн морийн сүнсэнд үүнд нэвтэрч орох ямар ч боломжийг та бөөгөөж таасгуулж. Итгэлээр залбирлаараа нэгдэж итгэлийн ахан дүүсний бүрийг та залбирч дотор сэргэг байж, ариун сүнсний хүчийг өөрсдийн амьдрал дээр хүлээн авч мэдрэхээс нааш тэрхүү зуурсан гараа тавихгүй байх тэр гүн бат итгэлийг та бидэнд өгөөч таасгуулж байна. Нөгөө залбирлын цагийг өрөөж өгөөч хэмээн эзэн Есүсийн нэрээр гойн даатан залбирлаа. Амен. За хамтдаа залбирч мэд хүргэж бас хамтдаа бүх хүмүүст дахин баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө сэдвтэ орцгоё гэж бодож байна. Өнөөдрийн та бүхэнд хэлсэнчлэн хамгийн ихний өдрийн сэдв маань болохоор ямар сэдв бэ гэхээр за би миний слайд маань бүтэн харагдахгүй учраас өөрийнхөө камерыг яг энэ слайдын харуулж явах үедээ бол би хаах гэхдээ миний дуу бол сонсогдож байгаа гэж найдаж байна. За өнөөдрийн сэдв маань бол энэхүү чөлөөлөгдсөн гэдэг 10 өдрийн залбирлын хүрээнд хамгийн ихний сэдв маань бол аврагч эзэн Есүсийг амьд гэдгийг нь мэдэрцгээе гэсэн ийм сэдвтэй. Дугал номын 119-ийн 105 дугаар ишлэлдэр Давид хаан нэгэнтээ дуулахдаа таны үг бол миний хөлдөх дэнлүү миний замдах гэрэл юм а гэж хэлсэн. Тэр өнөөдрийн энэхүү үгийн цагийг бүгдээр хамтдаа залбирлаар эхлүүлдэг. Та яг нартай хамтдаа өөрийнхөө байгаа газар магадгүй гэртээ магадгүй яг одоо юу хийж байгаа машинда эсвэл та яг одоо өглөө ажилдаа явах гээд өөрийгөө бэлтгэж байгаа бол энэ үгээр нартай хамтдаа зэрэг залбираач гэж бодъё. Хамтдаа залбирцгаая. 1 2 3 Бурхан аав та өөрийн үгээрээ итгэлийн замыг минь гэрэлтүүлэхийн тулд ариун сүнсээ илгээгээч. Амен. Үнэхээр эзэн энэхүү залбирлын дагуу өөрийн амьд үг болох өөрийнхөө гэрэл болсон тэр үнний үгээрээ дамжуулан бидний итгэлийн амьдралын зам мөрийг гэрэлтүүлэхийн тулд гэрэлтэй байлгахын тулд ариун сүнсээ илгээх болтгоо гэж би залбирanгуйж байна. За ингээд хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө богинохон библийн цагийг эхлүүлцгээе. Маш богинохон библийн цаг учраас та бүхэн хамтдаа байж бас библийн ишлэлийг хамтдаа уншаарай. Ингээд Үлс номын 1-р бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг өнөөдөр бидэнд уншаарай гэж өгсөн байна. Энэхүү 10 өдрийн залбирлын материалыг бэлдэж өгсөн хүмүүс. Тэгэхээр дэлхийд даяараа яг одоо итгэлийн ахан дүүс нар маань хамтдаа Үлс номын 1-р бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг барин итгэл нэгтэйгээр өвдөгс өгдөн өнөөдөр эзнийг дуудаж залбирч байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн би таныг энэ ишлэлийг бас надтай хамтдаа уншаасаа гэж хүсэж байна. Хамтдаа уншицгаая. Яафлаа. Би эхнийхээ номд Есүс юу үлдэж зааж их эзнээс ахуулан өөрийн сонгосон элч нартай ариун сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ. Тэр зовлон эдснийхэн дараа өөрийн амьд гэдгээ 40 хоногийн турш элч нартай маргашгүй олон нотлохоогоор харуулж Бурхны хаанчлалын талаарх зүйлсийн тухайд айлдаж байваа гэсэн. Амен. Үнэхээр Үлс ном дээр Үлсийн дагуу эзэн Есүс дагалмайд цовдлогдож тэгээд 3 дахь өдрөө дахин амьснаас хойш 40 хоногийн турш тэрээр дагалдагч нартайгаа хамт байсан. Энэ ямар гайхалтай баталгаа, ямар гайхалтай зүйлэл вэ итгэлийн аханд үснэ. Есүс дахин амьлаад шууд Тэнгэрийн улс руу яваагүй. Харин тэрээр 40 өдрийн турш дагалдагч нартайгаа хамт байсан. Тэр дагалдагч нартайгаа зүгээр хамт байгаас гадна тэрээр тэдэнд
40 хоногийн турш өөрийнхөө амьд гэдгээ, амьд бурхан гэдгээ, амьдсан эзэн гэдгээ, амьд оршигч Яхова бурхан гэдгээ 40 хоногийн турш ямар ч маргашгүй, хөдөлшгүй нотлохоогоор өөрийнхөө дагалдагч нартай болсон гэж. Ингээд хаанчлалын талаар, Тэнгэрийн хаанчлалын талаарх зүйлсийн тухай өөрийнхөө дагалдагчтай зааж ирсэн гэсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай баталгаа нэг итгэл найдвар юм шүү дээ. Тэгээ үүний дараа юу болсныг бүдэрэн мэднэ. Үүний дараа дагалдагчид хэд дээд өрөөнд үйлс номдрын үйлслэр 120 гаруй итгэгчид 10 хоногийн турш салтуугаар залбирсан. Ингээд бичээр нэмэх нь 10 тэнцүү 50 буюу дээгүүр мөрөх баяраас хойш Иесусыг загалмай цовдгосноос хойш 50 өдрийн дараа 50-ийн баяр гэж нэрлэдэг Пентекостийн өдөр Үйлс номын 2 дугаар бүлэг дээр ариун сүнсний хур бороо дээр бууж ирсэн байна. Тэгэхээр үүнийг бүгдээр задаад үзэх юм бол Есүс бидний төлөө загалмай дээр амь өргөсөн. Энэ бол сайн мэдээ. Энэ бол бидний бол гайхалтай мөнхийн сайн мэдээ. Тэр үүн дээр нэмэх нь Есүс өөрийгөө амьд гэдгээ илчилсэн 40 хоног. Энэ бол үнэхээр гайхалтай итгэлийн гүн бат суурийг өгсөн 40 хоног байсан. Үүний дараа нэмэх нь дахиад 10 өдрийн тасралтгүй залбирал. Зүрх сэтгэлээ, чин сэтгэлээсээ бурханд зориулан, чин сэтгэлээсээ уйлан өвдөг сөвдөн залбирсан 10 өдрийн залбирал. Үүний дараа юу болсон бэхээр ариун сүнс гал мэт хайлан бууж ирж дагалдагчдыг ариун сүнсээр тослон дүүргэсэн баг. Тэр энэ бол үнэхээр гайхалтай мэдээ. Энэ бол зүгээр нэг түүх биш ах дүүнраа. Энэ бол зүгээр нэг Библиэр бичигдсэн баримт биш. Энэ бол өнөөдөр бидэнд бас амлагдсан амлалт юм а. Хэрвээ та энэхүү залбирлын 10 өдрийн хамгийн эхний өдөр та Есүсийг амьд бурхан гэдгийг та мэдэрч чадах юм бол энэ үлдсэн 10 өдрийн турш залбирсан залбирлын төгсгөлд таны амьдралд ариун сүнсний тослогоо, ариун сүнсний ивэл, ариун сүнсний дүүргэлт, ариун сүнсний гайхалтай хүч чадал буу ирэхэд дамжиггүй юм а. Амен. Ингээд бүгдээ хамтдаа дараагийн үгийг уншия. За энэ үг маань бол Игч нарын үйлс номон дээрээс авсан хэсэг байна. Христ 40 өдрийн турш дэлхий дээр байж дагалдагчдаа ирээдүйн үйлсэд нь бэлтгэж өмнө нь тэдний ойлгож чадаагүй байсан зүйлсийг тайлбарлан өгч байв. Тэрээр дагалдагчдаа би та нартай хамт байна гэсэн амлалтыг өгсөн. Дагалдагчид хайртай эзнээсээ бүх болсон явдлыг судрын илчилтээр сонсохдоо түүнд идэх итгэл нь бүрэн батжив. Тэд би хэнд итгэснээ мэднэ гэж хэлж ядах тийм төвшөнд хүрсэн юм аа гэсэн. Амен. Халелуя. Игч нарын үйлс номдэр бас гайхалтай үнийг дүрслэж бичсэн байх шүү дээ, тий. Өмнө нь ойлгож чадаагүй байсан. 3.5 жилийн турш Есүсийг дагахтаа ойлгож чадаагүй байсан тэр ойлголтыг нь дүүргэж, дундуурыг нь дүүргэж Есүсийн 40 хоногийн хугацаанд дагалдагчдынхаа зүрх сэтгэлийг, нүдийг, оюуныг, сүнсний мэлмийг нээсэн баг. Ингээд тэд яасан мэхээр 40 хоногийн дараа би хэнд итгэдгээ мэднэ гэж итгэлтэйгээр хэлж чадах ийм гайхалтай гүн бат явуулж чадсан. Амен. Гайхалтай гэж юу? Тэгэхээр хамтдаа яг эдгээр өдрүүдэд та бүхнийг урайлга байна. Та өөрийн амьдралаа эргэцүүлэн бодоход хэсэгхэн хормыг зориулаарай. Есүс танд амьд гэдгээ мэдрүүлсэн тэр арга замуудыг Бурхантай ярилцаарай. Есүс хүн болгонд өөрийгөө амьд эзэн, амьд огшигч гэдгээ гайхалтайгаар мэдрүүлдэг, илчилдэг, таниулдаг. Гайхалтай арга замуудаар эзэн Есүс өөрийгөө амьд гэдгээ бидэнд харуулдаг. Тийм учраас та эдгээр өдрүүдэд таны өнгөрсөн амьдралд Есүс танд өөрийгөө амьд юм аа. Би амьд, өнөөдөр шигсэн амьд эзэн гэдгээ мэдрүүлсэн ямар гайхалтай өвчлүүд, ивэлүүд таны амьдралд байсан байна. Үүнийг та эзэнтэй хуваалцаж, эзэнтэй дурсаж утны яриаг та бас өрнүүлээрэй гэж би бас урайлмаар. Иохан номын 16-гийн 13 дээр ишлэлдэр хэлэхдээ харин үнний сүнс болох тэр эрэхтэй та нарыг бүх үнэн рүү удирдана. Учир нь тэр өөрийн санаагаар биш, харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг тэр
та нарт мэдүүлнэ гэж хэлсэн. Амен. Ариун сүнс ирэхдээ бидэнд ясмэхэр үннийг мэдрүүлж, үнэн рүү удирдах. Тэгээд тэр үнэн биднийг чөлөөлдөг, тийм. Амен. Амен. Яг л Иохан номдэр хэлснээр үнэн дотор биднийг ариусгаач. Таны үг бол үнэн юм а гэж Иохан хэлсэн мэт, тийм. Үнний үг хэлснээр биднийг чөлөөлдгөө гэж илч Иохан хэлсэн. Тэгэхээр зөвхөн Бурхны үг биднийг энэ чөлөөлөлт рүү хөтлөнө. Зөвхөн Бурхны үг биднийг энэ ариун сүнсний чөлөөлөлт дотор биднийг авчирч чадах юм аа. Тийм учраас бүгдээрээ эдгээр өдрөөр ариун сүнсийг буун залбирцгаая гэж бас уриалмаар байна. Тэгээд Лук номын 24 дугаар бүлэг дээр ийм гайхалтай үйл явдал. Есүс дахин амьсныхаа дараа Имао гэдэг тосон руу явж байхдаа өөрийнхөө хоёр шавьтай болцсон. Энэ хоёр шавь нь хэдийгээр Иесусийн яг 12 дагалдагчийн нэг биш байсан ч гэсэн Иесусыг маш дотн ойр дагаж исэн дагалдагч байсан гэдэг нь Лук номдоос харагддаг. Учир нь тэд дагалмаан үйл явдал, тэгээд дахин амилтын үйл явц, Иесус хэрхэн майрд үзэгдсэн, хэрхэн дагалдагчид Иесусийн хоосон хадам мушийг харсан гэдэг бүх үйл явдлыг тэд мэдчихсэн. Тэгээд тэд Имао тосон руу алхаж явахдаа Иесустэй уулзсан хэдий ч тэд Иесустэй алхаж яваагаа мэдээгүй. 15 дахь эшлэлээр юу гэхдээ тэднийг ийхүү ярьж хилцсэн явтал Иесус өөрөө тэдний дэргэд ирээд цугтаалав. Гэвч тэдний нүд халахлагдаж түүнийг таньсангүй гэж хэлсэн байна. Яагаад ч юм бэ? Учир бүтүүлэг шалтгаанаар дагалдагчид Иесусыг шууд хэдийгээр цугтаалж явсан гэсэн Иесусыг бол таньж чадаагүй. Ингээд 27 дугаар ишлэлээс буюу энэ ишлэлээс цаашаа 12 ишлэлийн дараа тэгээд тэр Мойсегоос эхлэн бүх иш үзүүлэгчид бүх судар өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. Есүс энэхүү хоёр дагалдагчтай Имао тосон руу алхаж явах зам зураа Мойсегоос эхлэн бүх иш үзүүлэгчид гэж. Энэ нь юу хэлж ийнэ вэ гэхээр Мойсе гэдэг бол хуучин гэрээний эхний 5 номыг хэлж байгаа. Тоораа гэж нэрлэдэг. Бүх иш үзүүлэгчид гэдэг нь юу илэрхийлдэг вэ гэхээр энэ бол Библийн бусад номнуудыг илэрхийлж байна. Энэ маань юу гэсэн үг гэхээр Есүсийг байх энэ дэлхийд ирэх үе буюу манай эртний 1-р зууны үед байсан Библийн хуучин гэрээг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр Есүс хэлэхдээ хуучин гэрээ тэр чигээрээ буюу судар тэр чигээрээ өөрийнх нь тухай юу өгүүлснийг тэдэнд тайлбарлсан байна. За ингээд 31 дэх ишлэлээр юу болсон бэхээр тэдний нүд нээгдэж тэд түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ гэсэн байна. Амен. Гайхалтай гоц. Есүс дагалдагч нартай өөрийнхөө тухай судар түүний талаар илчилсэн, иш үзүүлсэн тэр бүх гайхалтай нууцуудыг хуваалцах үед дагалдагчдын нүд нэгдсэн байна. Бүр энэ дагалдагчид юу гэж хэлсэн мэт вэ гэхээр үүнийг Есүс бидэнд ярьж байхад бидний зүрх сэтгэл дотор бол гал шатаж байсан гэж хэлсэн. Гал юг бэлгэдэг мэднэ өстө манайха. Гал гэдэг бол ариун сүсийг бэлгэдэг тийм ээ. Тэгэхээр үнэхээр судар биднийг Есүсийг амьд гэдгийг илчлэн харуулдаг, таниулдаг. Ингээд энэ илчлэлээр дамжуулан бидний нүд нээгдэж бидний зүрх сэтгэл ариун сүнсний гал аст юм аа. Амен. Ингээд төгсгөлд нь бүгдээрээ хамтдаа та бүхнийг энэхүү 24 цагийн чаленжид би бас уриалж бас дуудаж байна. Тэгээд энэ 24 цагийн чаленж маань болохоор ямар чаленж вэ гэхээр эх 24 цагийн дотор та бүх цахим хэрэгслээ. Та компьютероо, утсаа, iPad юу гэдэг бүх цахим хэрэгслээ бүгдийг та түр унтраагаад зөвхөн 10 минутын турш бүгдийг унтраагаад тэгээд та дуул номын 46 дугаар бүлгийг ганцаараа уншаарай. Тэгээд Есүс Христийг амьд бурхан хэмээн бас магтан дуулаарай. Эцэст нь яг энэ залбирлыг хийж явахдаа та ариун сүнснээс эзэн минь, ариун сүнс минь, амьд бурхан минь та надад нэг хүнийг өгөөч. Миний бодолд, миний зүрх сэтгэлд, миний мэлмид та нэг хүнийг өгөөч гэж та залбираа. Тэгээд энэ залбирлын төгсгөлд таны бодолд орж ирсэн тэр нэг хүндээ та Иесус амьд гэдгийг хэрхэн мэдэрсэн? Тэрхүү гэрчлэлээ бас хуваалцаарай гэж уриалж байна.
За энэ чаленж бол өнөөдөр дэлхийн одоо сүмийн бүх гишүүд хүргэж байгаа чаленж буюу дэлхийд даяараа одоо дэлхийн альч төвд байсан, альч улс оронд байсан энэхүү 10 өдрийн залбирал нэгдэж байгаа бол энэ чаленжийг таныг бас урайлан дуудаж байгаа шүү. Тэгээ та 10 минутын турш 44 дугаар бүлгийг 44 дугаар бүлгийг бас уншиж тэмээгүү цагийг хийгээд та бурхныг бас амьд бурхан хэмээн магтан дуулаад нэг хүний төлөө залбираад тэгээд тэр нэг хүндээ та энэ 24 цагийн дотор ямар нэг аргаар эзэн Есүс бол амьд бурхан шүү гэдгийг бас гэрчлээ хуваацаарай гэдгээс би уриалж бас хүсэж байна. Амен. За тэгэхээр энэхүү өглөөний залбиралд бас хамтдаа байж үгийн цагийг бас хамтдаа өнгөрүүлсэн та бүхэнд маш их баярлалаа гэдгийг энэ ташин бас дахин хэлмээр байна.